Ховд аймгийн Манхан суманд байрлах Төв Азийн хүү нэгдлийн үеийн урлагийн голомтог 3 цэнхрийн агуунд Монголын 9 гайхамшигын нэг. Уг агууд 40 мянган жилийн тэртех хадны сүг зураг бүхий түүхэн дурсгал бий. Үүгээрээ 3 цэнхрийн агуун хүн төрөлхтний түүх соёлын хосгүй үнэт төв болон үнэлэгдсэн юм а. Балар эртний үеийн уул мөр түүх соёлыг боддоор нүлдээсэн энэхүү дурсгалт газарт тулгуурласан аялал жуулчлалыг бий болгон Ховд аймгийнхаа эдийн засагт түлхэц өгөх боломж байна. Иймээс Ховд аймгийн засаг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 3 цэнхэрт түшгэлсэн аялал жуулчлалын 5 од хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжих эхний алхам тавигдаж Монгол Өв соёлын холбооноос хойд цэнхрийн агуу аялал жуулчлалын цогцлбор төслийг хэрэгжүүлэхээр анхны хилэлцүүлгийг зохион байгууллаа. Гол нь бол аймаг засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт бол одоо 3 цэнхэр төвтэй аялал жуулчлалын 5 од гэж дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж ингэж заасан. За энэ хөтөлбөрийн хүрээнд бол одоо хэрэгжүүлэх анхан шатны үйл ажиллагаа болгож өнөөдөр энэ хурлыг зохион байгуулж цаашлаад 3 цэнхрийн агуугаа одоо яаж хамгаалах вэ? Яаж аялал жуулчлалыг бүс болгож хөгжүүлэх вэ? Яавал одоо тэнд одоо дэлхийн нийтэд хүрсэн одоо манай дотоодын жуулчлал, гадаадын жуулчлал одоо сонирхдаг ийм сайхан төв объект болох бай гэдэг талаар одоо голж ярил. Нэгдүгээр энийг хамгаалах хэрэгтэй. Би ягаад хамгаалах гэж байна вэ гэхээр орж үзсэн хүн бүхэн өнөөдөр нэрээ бичдэг, онсаар бичдэг 9 шидийн одоо бичвэрийг 9 шидийн одоо тэр хадан дээр үлдэж болох хэлбэрээр үлдээж байна. Зарим нь ухаж байна. Зарим нь одоо бүр одоо ингэж одоо тэр сүг зургуудыг дарж ингэж эвдэлж байна. Гэтэ энийг нэг хамгаалах хэрэгтэй. Хоёрдугаар энийг сэргээн засах хэрэгтэй. Тэр дотор нь байгаа тэр бидний цаг үед хийгдсэн бидний гараар одоо сүтгэж байгаа бичээсүүдийг устгах цэвэрлэх хэрэгтэй. Тэгээд энэ сэргээх хэрэгтэй. Зас сэргээх хэрэгтэй. Хамгийн гол нь 3 цэнхрийн агууг хамгаалах, сэргээн засварлах нь өвөг дээдсээс бидэнд үлдээсэн хүн төрөлхтний түүхийн хөгжил, цаг хугацааны өөрчлөлтийг таниулсан бүтээл, амьд түүхийн гэрчийг үр хойчтой өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Одоогоор дэлхий дээр хадны сүг зургийн насжилтаараа Испани улсын Эл Кастило агуу тэргүүлдэг байна. Энэ агууны хадны сүг зургийн насжилт нь 39 мянган жил. Тэгвэл 3 цэнхрийн агуун хадны сүг зураг нь 40 мянган жилийн насжилттай гэдгийг судалгаагаар тогтоогод байгаа юм а. Үүнийг дэлхийд нотолж чадварлах Ховд аймгийн Манхан сумын нутагт орших 3 цэнхрийн агууны хадны сүг зураг нь дэлхийд хамгийн урт насжилттай байж болох юм а. Манай Монголын маань 3 цэнхрийн агуун одоо энэ зарим сүг зургийн насжилт бол дээд палеолитийн үед одоо хамаарагдах. Өөрөөр 40 мянган жилийн насжилттай гэж байна. Хэрвээ энийг яг ингээд эртний хүмүүс оромжоолон ашиглаж байсан энэ яг гарцаагүй энэ одоо тэр эрдэсийнхээ чулуул эрдэсдэх одоо шинжилгээгээр нотлогдоод 40 мянган жилийн үнэхээр насжилт нь нотлогдвол одоо Монголын баруун Монголд байгаа тэр 3 цэнхрийн агуу маань дэлхийн сүг зургийн насжилтаар бол дэлхийн одоо хамгийн эртний сүг зураг та агуу гэдгээр нэгд бичигдэх юм аа. Ихэнх улс орнуудад тэр агуу судлал, агуун тэр бизнес гэдэг зүйл, агуун аялал жуулчлалын төвөн дээр хөгжсөн. Энэ тухайн улс орны төсвийн бас тодорхой хэмжээг бүрдүүлдэг гэж ярьж байна. Тэгэхээр 3 цэнхрийн агуу бол зөвхөн Манхан сум Ховд аймгийн биш, Монгол улсын аялал жуулчлалын хөгжлөөр тодорхой эргэлт гаргана гэдэгт одоо миний хувьд итгэлтэй байна. Алтан улсыг дагсан аялал жуулчлалыг хөгжүүлэх гарц нь 3 цэнхэр гэж олон судлаачид үзэж байна. Ховд аймагт зөвхөн 3 цэнхрээс гадна эртний түүхийн олон дурсгалууд байгалийн үзэсгэлэнт газрууд бий. Иймээс Ховд аймагт жуулчдыг татах асар их нөөц байна. Тиймээс Ховд аймаг ойрын жилүүдэд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодлогоо төвлөрүүлэн ажиллаж байгаа юм. Хизээч дундруулшгүй, шахагдашгүй үргэлж үн цэн нь өсөн нэмэгдэж хөгжиж байдаг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлснээр бүс нутгийн эдийн засагт чухал нөлөөтэй учраас энэ асуудалд төр хувийн хөвшил иргэдийн оролцооч чухал болж байна. Дээрээс нь бизнесийн байгууллагуудын одоо бизнесмэнүүдийн одоо оролцоо маш их чухал байгаа. Ингээд хамтаараа хөгжиж байж, хамтаараа одоо нэг зүйлийн төлөө тэмүүлж байж, энэ зүйлийг одоо хөгжүүлэх юм гарц харагдж байна гэж ингэж ойлгож байна. Ийхүү Ховд аймгийн Манхан сумын нутагт орших 3 цэнхрийн агууг аялал жуулчлалын цогцлбор болгох аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 3 цэнхрийн агуу төвтэй 5 од хөтөлбөр хэрэгжих анхны алхам тавигдлаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж олон улсын стандартад нийцсэн аялал жуулчлалын томоохон цогцлборыг байгуулснаар бүс нутгийнхаа эдийн засагт түлхэц болоод зогсохгүй орон нутгийн иргэдийн амьдралд үр өгөөж өгч 100 гаруй хүнийг ажлын байраар хангах боломж бүрдэх юм а.